1.9 Америк доллар, 1.3 Америк доллар. Ердөөсөө нэг даалгавар биелүүлээд Монгол мөнгөөр 5,000 орчим төгрөг авдаг ийм вебсайтыг та бүхэн танилцуулна. Энэ вебсайтн дээр Монголд амьдарч байгаа хэн ч гэсэн гар утас интернет хоёр байхад мөнгө олох боломжтой. Энэ YouTube сувг дээр Монгол улсаас интернетээр мөнгө олох арга замуудын талаар контент тавигддаг. Монгол улсаас интернетээр мөнгө олох арга замуудыг мэдхийг хүсэх юм бол миний YouTube сувгийг subscribe хийгээд bell icon дээр нь аал гээд дараад өгөөрэй. Тэгээд та бүхэн энэ вебсайтн дээр олсон мөнгө Binance-аар дамжуулаад банкныхаа данс руу татаад авна. За эдгээр даалгаврууд айгүй амархан. Ердөөсөө нэг юм руу ороод бүртгэл үүсгэн, нэг бичлэг үзэн тиймэрхүү даалгаврууд байгаа. Ерөнхийдөө бол нэг 5-10 минутын дотор хэн ч гэсэн хийчих боломжтой. Тэгэхээр 5-10 минутын дотор та нар яах нь вэ? Монгол мөнгөөр 5 6 7 8 9 10,000 төгрөг олно гэсэн үг байхгүй. За энэ вебсайтн дээр та бүхэн даалгавар биелүүлснийхаа төлөө PTS гэдэг энэ оноог авна. Миний ойлгосноор 20,000 PTS оноо 1 Америк доллартай тэнцдэг. За одоо жишээ нь хэдүүлээ энэ даалгавруудыг ингээд харах юм бол над хамгийн таалагдсан зүйл нь даалгаврууд нь айгүй тогтмол тавигддаг. Цаг тутамд нь шинээр нэг даалгавар нэмэгддэг. Зарим ийм ижил төстэй вебсайтууд дээр чинь нөгөө даалгаврууд нь шинээр орж ирэхгүй учраас мөнгө олж чадахгүй гацчдаг байхгүй. Энэ вебсайтын тухайд бол одоо жишээ нь энэ даалгавар бол 33 минутын өмнө орж ирсэн байна. Энэ даалгавар бол 1 цагийн өмнө орж ирсэн байна. Ингээд цаг тутамд шинээр даалгавар нэмэгдээд байгаа учраас цаг тутамд нэмэгдэж байгаа даалгавруудыг биелүүлээд цаг тутамд мөнгө олоод авах боломжтой гэсэн үг байхгүй. За тэгээд ижил төстэй өөр вебсайтуудтай харьцуулахад төлж байгаа мөнгө нь хамаагүй өндөр. Иймэрхүү вебсайтууд чинь ерөөхдөө бол айгүй багаар төлдөг байхгүй. 10 цент, 5 цент, 2 цент, 3 цент. Энэ вебсайтны тухайд бол 70 цент. Ойлгож байна уу? 30 цент, 70 цент. За эхлээд би таарт энэ вебсайт руу яаж элсэж явахыг чинь тайлбарлаад өгье. Дараа нь би та бүхэнд энэ эдгээр даалгавруудыг яаж биелүүлэх юм, яаж мөнгөө татчих юм те тэрийг бас тайлбарлана. За энэ вебсайт руу элсэж орохын тулд яг энэ үзэж байгаа бичлэгнийхаа descriptions-ыг шалгаарай. Яг энэ үзэж байгаа бичлэгний чинь доор more гэдэг нэг жижигхэн кноп байгаа. More дээр нь дарах юм бол бичлэгний description хэсэг нь гараад ирнэ. За энэ би энэ вебсайт руу элсэж орох нөгөө өөрийнхөө хүн урьдаг линкийг оруулсан байна. Энэ линкэн дээр та бүхэн дарах юм бол ийм цонх гараад ирнэ. За тэгээд энэ ч та бүхэн Beeper Network-ийн USDT хүлээж авах хаягаа оруулна. Ерөнхийдөө бол MetaMask-ийн хаягч байж болно, Binance-ийн хаягч байж болно. Хамгийн гол нь BNB Network-ийн USDT хүлээж авах цахим хаягаа ийш оруулаад join гэдэг дээр дараал болоо. За миний яг юу яриад байгааг ойлгохгүй байгаа хүмүүс байж магадгүй. Тэгвэл энэ бичлэгний чинь доор би бас Facebook page-ийнхаа линкийг оруулсан байгаа. Facebook page-ийн Reel хэсэг дээр нь Binance-тай холбогдолтой видео очиодууд монгол хэл дээр байгаа. Тэгээд та нар тэр видео очиодуудыг үзээрэй. Одоо яаж Binance-ийн даас нэгдэх, яаж Binance аккаунт нэгдэх, яаж Beeper Network-ийн USDT адресаа хуулж авдгийг тэр бүх юмнуудыг миний Facebook page-с. За тэгээд Beeper Network-ийн USDT хүлээж авах адресаа ийш оруулаад join дээр дарлаа. Тэгэнгүүт ийм цонх гараад ирнэ. За тэгэнгүүт нь та бүхний хувьд бол earn гэсэн нэг кноп харагдана. Earn дээр нь ингэж дараал нөгөө даалгавар биелүүлдэг юм руу орчно. За тэрнээс гадна энэ вебсайт руу та бүхэн бас хүн өрөөд мөнгө олж болно. Хэрвээ би одоо жишээ нэг Гана гэдэг нэртэй хүнийг энэ вебсайт руу өргөх юм бол Гана гэдэг энэ хүн даалгавар биелүүлээд мөнгө олох тутамд тэр олсон мөнгөнийх нь 20% тэнцэх хэмжээний мөнгөнд би шагнал болгож авна. Тэгэхээр Ганагаас хасагдана гэсэн үг бол биш. За одоо түлээ эдгээр даалгавруудын нэгийг нь хийгээд үзье. За энэ даалгавруудыг ингээд доош гүйлгэх юм бол одоо энэ ч бол жишээ нь одоо нөгөө Telegram channel руу ор гэсэн даалгавар байна. Энэ Telegram channel руу орох юм бол би 70 PTS оноо авах юм байна. Тэгээ хамгийн гол нь энэ даалгаврыг заавч 50 секундын дотор биелүүлэх ёстой гэдэг цагийн заасан байна. Тэгэхээр 50 секундэд амжих ёстой гэсэн. Одоо хэдүүлээ энэ дээр Galstar-ы Join Gaming Telegram channel гэсэн даалгавар дээр Galstar-ы тэгэнгүүтээ Start Task гэдэг энэ кнопконд дарах юм бол нөгөө цагны тоо дурн шууд гүгээд эхэлнэ. За Start Task дээр нь даръя.
За task чинь даалгавар чиглүүлж байна гэж байна. За энэ чинь нөгөө Telegram channel-ийнхаа линк нь гараад ирлээ. Gas Star-ыг тэгэхгүй болохгүй. Сагнаа амжих хэвээр 50 секундэд амжих хэвээр. За тэгээд open Telegram. За ингээд би нөгөө gaming Telegram channel руу ороод ирлээ. Join гэдэг дээр нь дараад хэдүүлээ. Screenshot хийгээд авчихна. Screenshot хийгээд авлаа. За тэгэнгүүтээ нөгөө вебсайт руу буцаж ороод upload гэдэг дээр нь дараад нөгөө screenshot-оо оруулаад за тэгээд submit for approval гэдэг дээр нь дараад болоо. 50 секундэд амжсан байх миний бодлоор. Ийм амархан харж байна. Өрдөөсөө 10-20 секундын дотор хийчих даалгаврууд байгаа байхгүй ерөнхийдөө их даалгаврууд нь. За тэгээд зарчмын хувьд энэ вебсайт одоо хаанаас та нарт энэ даалгавруудыг биелүүлсэн чинь төлөө хаанаас та нарт мөнгө олж өгöd байгаа юм бэ? Та нар бас тэгж бодчих магадгүй. За тэрэн дээр би өөрийнхөө ойлголтыг өгье. Ерөнхийдөө энэ вебсайтн дээр хүмүүс мөнгө төлдөг. Өөрсдийнхөө вебсайтыг, өөрсдийнхөө Telegram channel-ыг, өөрсдийнхөө YouTube сувгийг промошн хийхэд бол мөнгө төлдөг. За тэгээд тэр промошн хийхээр мөнгө төлсөн мөнгөнийх нь тодорхой хувийг энэ вебсайтн дээр реклам үзүүлж даалгавар биелүүлж мөнгө олж байгаа биднэрт өгдөг гэж ойлгосон. Ийм одоо бодит үндэслэлтэй учраас ерөнхийдөө энэ вебсайтн дээр бол нэгдүгээр өндөр итгэлтэй байна. Хоёрдугаарт өөрөөсөө нэг төгрөгч гаргахгүй юм чи 100% үн төлбөргүй учраас нэг тийм айхтар эрсдэл байхгүй гэж бодож байна. За тэгээд энэ вебсайт одоогийн байдлаар 3130 хэрэглэгчтэй явж байгаа юм байна. Миний бодлоор энэ вебсайт бол дөнгөж эхэлж байгаа баг. А тэгээд та нар надтай адилхан энэ вебсайтаар хүн урахыг хүсэх юм бол энэ чи одоо жишээ нь миний хүн урдаг линк харагдаж байна. Би энэ линкийг копи хийж аваад энэ үзэж байгаа бичлэгийг чинь доор тавиал энэ бичлэгэн дээр энэ вебсайтны тухай юу ярьж чинь те ердөөсөө миний хийж байгаа юмыг та нар 100% копидж болно. Заавчгүй YouTube бичлэг халбгүй Facebook пэйжүүд дээр пост хийж болно, Facebook дээр бичлэг оруулж болно. За тэгээд та бүхэндээ алтан цаг сава над зарцуулсанд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Peace.